манайхаараа би маш чухал нэг зүйл боллоо. Энэ бол Монгол улсын үндсэн хуулийн анхны ноорог гэж хэлж болох биз? Улсын эрх бүтээл. За тэгэхээр энэ бүтээлийг 1914 онд соён гээрүүлэгч Жамсрангийн Цэвэн гой ерөнхий сайд Намнан сүрэнгийн захиасаар улс орнуудын үндсэн хуулийг хооронд нь харьцуулан судлаад гаргасан тийм бүтээл. За уг бүтээлд хүний эрхийн суурь ойлголтуудыг тодорхой зааж өгснөөр өнөөдөр бидний нийгэм тулгамдаад байгаа хүний эрхийн тэдгээр асуудлуудыг бид нар 110 жилийн өмнө чухалчилж авч үзэжсэн буюу ардын хувьсгалаас өмнө ч гэсэндээ монголчууд хүний эрхийг дээдэлдэг байсныг нотлохоо юм. Бид сүүлийн үед салбар болгонд л 100 жил гэдэг болсон. Мөн дээрээс нь эрхчлөө гэдэг үгийг сонсохоор сүүлийн 30 жилд анх удаа сонсож байгаа мэтэр хандах нь элбэг. Гэтэл аль 110 жилийн өмнөөс Монголын сэхэтүүд хүний эрхийн асуудлыг ултай сүртэй хандаж хэлэлцэж бүр 10 гаруй улсын үндсэн хуулийг харьцуулан судалж ирсэн байх юм. Бүр улсын эрх бүтээл дээр хүний эрхийг нэг бүлэг болгож авч үлдсэн байна. Үе үеийн сэхэтнүүдийн үргэлж тэмүүлсээр байсан эрхчлөө гэдэг зүйл өнөөдөр бидэнд тодорхой хэмжээгээр олдсон байгаа нь сайхан зүйл. Гэхдээ энэ нь тайвшрах шалтгаан биш. Бидний тайман замаар чагсах үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөнд саад учирч хийсэн бүтээснээ боомлуулж, өмчтэй байх эрхээ зөрчүүлж, шүүхийн шийдвэргүй баримтлагдаж, олон сараар гэртээ хоригдож, хувийн эрхээ боомлуулсан хэвээр байна. Бид эрхчлөөнийхөө үнцнийг мэдрий гэвэл бидний амьдарч байгаа бүс нутагт хүний эрхийн нөхцөл байдал ямар байгааг л харахад болно. Жишээлх юм бол Оросод хүний эрхийн нөхцөл байдал уламд орцоор байгаа. Засгийн газар шүүмжилсэн болгоо ял дунаж урт хугацаагаар хоригдож, ирүүдэн шүүгдэж, зөв бусаар харьцах үзэгдлүүд газар аваа зогсохгүй олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллахаас татгалзаж байгаа. Харин хятадд үзэл бодлоо илэрхийлэх эвлэлдэн нэгдэх цуглаан хийх эрхчлөө хэрэгжүүлэхэд үндэсний аюулгүй байдлыг шалтгаан болгон ашигласаар л байна. Манай бүс нутагт эрхчлөө гэх үг ийм боогдомд байгаа. Энэ үед хүний эрх эрхчлөөг тэртээ 110 жилийн өмнө бичиж тунхагласан улсын эрх бүтээлийг дахин нэг удаа харах ёстой бол. Тус бүтээлийн 110 жилийн яг тохиолдуулан тухайн үеийн сэхэтүүдийн эрхчлөөний замаар алхах чинхүү хүсэл эрмэлзлийг нь үргэлжлүүлэх зорилгоор дараах байгууллагууд хамтран улсын эрх 110 эрдэм шинжилгээний хурлыг 10 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус хурал нь сонирхож байгаа хүн болгонд нээлттэй үн төлбөргүй байлээ. За тэгээд улсын эрх бүтээлийн үзэл санаатай илүү дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл мөн өнөө цагийн хүний эрхийн зөрчлүүдийн талаар маш сонирхолтой илтгэлүүдийг сонсохыг хүсэх юм бол тус хурлаар заавал ашиглаарай. Хурлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол эдгээр сошиал медиа сувгуудыг дагаарай. Ноорог Special Cell.